За их хурл дээрх ажлын хэсгийн дарга. Тий, энэ дээр яг залруулах хэлэхгүй бол одоо их хурлын даргын захирамжаар байгуулсан миний ахалж байгаа ажлын хэсэг хэвлэлийн эрхчлөөг хангах талаар санал дүгнэлт боловсруулах шаардлагатай бол хуулийн төсөв хөргөн барих ажлын хэсэг байна. Энэ орж ирж байгаа хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл бол засгийн газраас өргөн барьсан төсөл. Одоо хил засгийн хэлцэж байгаа. Тэгвэл нөө бас хольж ойлгоод байгаа шүү. За ингээд анханасаа энэ засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг анхны төслөөс нь авахуулаад дэмжихгүй гэдгээ илэрхийлж явж байсан. Алтан гэрэл сайдтай удаа дараагийн уулзалт хийсэн. Алтан гэрэл сайд бол хүсэл тавьсан. Энэ хуулиа бид нэр шинжилсэн найруулга учраас хилцүүлгийн шатанд хилцүүлээд тэгээд танай ажлын хэсэгээс гарч ирж байгаа санал ингээд нийлүүлээд болох юм болгоод болохгүйг нь хасаад ингээд явъя гэдэг ийм санал хэлсэн. Алтан гэрэл сайд бол 60-40 харьцаа гэж хэлж байгаа. Одоо өргөн барьсан төслийнхөө 60%-ийг үндсэндээ хамгаалах байр суурьтай байгаа гэж. Миний зүгээс бол юу хэлж байгаа вэ гэхээр хэвлэлийн эрхчлөө манай сэтгүүлчнэр өнөөдөр нэмж эрхчлөө ерөөсөө хүсээгүй. 98 онд хуулиар олгогдсон, үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэе л гэж байгаа. Энийг нь хангаад өгөөч гэж. Манай ажлын хэсэг бас буруу тайлбарлаж шүү. Та тэр орон нутгийн хэл мэдээлэл индекс яагаад буурч байгаа вэ? Энэ ковидоос хойш мэдээллүүд олдгоо болцсон байхгүй да. Бүх мэдээлэл төрийн мэдээлэл олдгоо болцсон. Цагдаа дуудагддаг тоо нэмэгдсэн. Таны хэлж байгаа логикоор бол одоо жишээлбэл зөвлөл дээр ирж байгаа гомдлын тоо тэр зөвлөл байгуулагдсанаар индекс яг логикоор нь бодох юм бол унах ёстой шүү дээ. Тэр чинь яг гэвэл хэвлэлд бас нэг талаасаа цэндүр тогтоож байгаа асуудал мөн шүү дээ. Эрхчлөө гэдэг чинь эрхчлөөг л хэлнэ. Нээлттэй байхыг л хэлнэ. Эрхчлөөг хуульчлаад байх тусмал эрхчлөө хумигдана. Энийг бол бүгд мэдж байгаа. Энийг одоо бүх хуульчид одоо надаар хэлүүлдэг мэдж байгаа. Тэгэхээр би одоо энэ алтан гэрэл сайдаас дахиад хүсэж байгаа. Одоо ингээд яг энэ процессын хувьд юу болох вэ гэхээр одоо энэ 16 заалттай зүйлтэй энэ хууль ингээд хилцэсгэн шийдэгдээд ингээд явлаа хилцээ гэж бодоход за бид нар хүсэж байгаа өөрчлөлтүүдийг хийе гэж бодоход тэр тооны дагуу тэр одоо төдий чинээ зарчмын дүртэй санал гарна. Зарчмын дүртэй санал болгон дээр санал хураана. Ингээд их хурлын гишүүдийн байр суурийг ерөнхийдөө сонслоо. Хариуцлага л ярьж байна. Яаж сэтгүүлчдийн дураараа байгаа байдлыг цензурдах вэ гэж штэ. Тэгэхээр энэ бол хилцэгдээд явж байгаа шатандаа бол бүр хүсээгүй үр дүн рүү явах юм шүү. Тэгээд энэ арчилсан нам одоо хэвлэл нийтлэх эрхчлөө, хүний эрх эрхчлөөг дээдлдэг үзэл баримтлаа тугаа болгосон энэ нам 42 суудал авсан дээр нэг яарад ах хэрэг байна уу да. Ултаа сүртэ авч үзвэл яасан бэ? Тэгээд нэг буцаагаад атчвал яасан бэ? Гэдэг ийм санал тавьж асуулт алга.